Сайн байцгаана уу. Өнөөдрийн зураг авалт маань амжилттай болж өндөрлөлөө. За өнөөдрийн манай зураг авалтын одоо захиалагч G-Mobile компани залуучуудад зориулсан сурчлагын зураг авалт байсан. Гол концепт бол залуучуудад хандсан. Тэгээ залуучууд тэр дундаа тэгээ cool стиллэг залуучуудад зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгийн зураг авалтыг хийлгэхийг хүссэн юм аа. Өнөөдрийн зураг авалтанд би стилистээр ажиллаж байна. Энэхүү зураг авалтан дээр болохоор илүү орчин үеийн бөгөөд хуучны загварыг хослуулсан байгаа. Өдөр тутамдаа өмсөж болох бас янз бүрийн хүлээн авалт ч юм уу, өдөө уулзалтаа ч юм уу өмсөж болох хувцснууд байгаа. Тэгээ ихэвчлэн бол дээгүүрээ жакетыг сонгосон байгаа. Яг гэвэл фотологч бай, цамцч бай бүх зүйл дээр жакетыг өмсөж болно. Хэдэн ч төрлөөр өмсөж болно. Члэн би бол өөрөө дээгүүрээ суулын өмсөх туртай. Тэгээ тэрийг бас өөрийнхөө имижээр харуулсан. За манай синтез систем байна. Sign Plus студиудээр ирсэн байна. Зураг авалтаа хийгээд хувь хүний зурагчийн талаасаа гэх юм бол хөвчлэн портрет зураг авдаг. Нэг хүний дан зураг авдаг бол энэ удаадаа 5-3 модельтай тийм фэшн зураг авалт гэж хэлж байна. Орчин үеийн тренд болж байгаа хувцас сэргэлэл үүдтэй орчин үеийн тренд болж байгаа модельүүд орж байгаа. Би ганцаараа дандаа студид ер нь манай синтезийн зурагт орж ирсэн. Гэхдээ энэ удаагийнх бол хоёр мэргэжлийн модельтэй. Үс засалтын хувьд бол ерөнхийдөө нэг иймэрхүү үс засалтаа бол Matrix-ийн хамтолон маань ерөнхийдөө зассан бас миний хувьд гоё шинэлэг цаг үетэйгээ яг өнөөдрийнхөө зураг авалтаа нийцсэн стил имиж бүрдсэн гэж бодож байна. Тэгээд энэ нөгөө талаараа их гоё бүтээч ажиллах байна. За өнөөдрийн зураг авалтан дээр ингээд шинэ баг хамтлагтай хамтарч ажиллаж байгаа дата яа тэгэхээр шинэ уран бүтээлчтэй хамтарч ажиллах талаар маш их болон шинэ зүйлүүдийг сурч яадаг. Өнөөдрийн бодлогын хувьд бол стилист маань өөрөө ерөнхий гайд гаргацсан байсан. Тэрний дагуу хийж гүйцэтгэлээ. Гол анхаарсан зүйл маань ерөнхий моделүүдийн дүр төрх тийм даарцсан дуу тэг хөдөн тэрнээс гадна устдаас жоохон өөр шинийг хайж эргэлхийлдэг автодшгүй дүр төрхийг бүрдүүлэхийг эрмэлздэг тийм дүр төрх гаргахыг хичээсэн.